Сайн уу Бамби TV байна. Үйл хөдөлгөөн ихтэй загасчны далайн захад малгайтай нэгэн залуу машиндаа суугаад чимээгүйхэн одно. Тэрээр эзгүй далайн эрэгт очиж шуудаанд боосон цогцос гаргаж ирээд дотор нь мөнгө цаас хийж саль дээр тавиад талаа руу түлхэж орхино. Энэ хооронд чүй ах замаараа явж байгаад хуучин танил Мариятайгаа таарна. Мария түүнээс Даасам гэдэг жаах охин туслахыг гуйна. Охин зам тээврийн ослоор имлэг твтэж байгаа аавда тулаан бэлий авч өгөх гэж бүтэн жил гаруй халаасны мөнгөө цуглуулсан байж. Гэвч хуучин барааны аппликейшн дээрх луурчин охинд дулаан бэлэний оронд тоосго явуулсан байдаг. Чүү ах охинд өөрөө мөнгө өгөх гэсэн боловч Даасам охин заавал өөрийнхөө мөнгөөр аавда бэлэг авахыг хүснэ. Ингээд чүү ах охины 98,000 воныг олж өгч луурчинд мартагдахааргүй сургамж өгөхөөр шийддэг. Гэтэл таксины крашнд багийнхан чүү ахыг сураггүй алга болсон санаа зовж байдаг. Уцанчгүй чүү ах үнэхээр өрөвдөлтөй уруу царайтай эргэж ирнэ. Тэр охины өмнөөс баатар болох гэж луурчныг барих гэж яваад өөрөө хохирогч болчихсон байж. Луурчныг гаргаж ирэхийн тулд хуурамчаар утас захиалж итгэлийг нь олох гэж мөнгийг нь урьдчил шилжүүлсэн ч өнөөх нь мөнгийг нь аваад замхарч орхино. Дараа нь ундаг дуугаа авах гэж тал урьдчилгаа өгөөд дахиад шатчихсан гин. Нийт хохирол нь бүр 5 сая вон хүрч гэж. Луурчны банкны данс, утасны дугаар нь бүгд хурамч. Мөнгийг нь аль хэдийнэ гадаад руу угаачихсан учраас цагдаа нарч тусалж чадсангүй. Ингээд манай дүүжи ажилдаа орохоос өөр аргагүй болов. Дүүжи гүйн хоёр илгээмжийн кодоор мөрдөж илгээгчийн хаяг дээр очиход тэндээс утаа сунаглаж байлаа. Тэр хоёр цонхыг нь хагалж ороод Минжон гэх жирэмсэн эмэгтэй амийг аварна. Минжон ч муу адил өнөөх луурчны хохирогч болсон байж. Тэр гэртээ жирэмсний амралттай байхдаа хүүхдийн хямд бараа авах гэж байгаад луурдуулсан нь тэр байж. Илгээмжийг задлахдаа дотроос нь зөвхөн тоосго болон баярлаа би чамайг дэгээчихлээ гэсэн даажгансан зураг л гарч ирж. Мөнгийг нь урьдчилж авсан луурч утсаа огт авахгүй байв. Тэр орон нутгийн цагдаагийн газарт очсон ч цагдаа нар энэ мэдээлэл хурамж утас нь спам байна. Гэртээ хараад хүлээ гэсэн хуурай авгаар ам таглаад хэргийг нь хаачихна. Цагдаа нарт найдаад нэмэргүйг мэдсэн Минжон өөрөө луурчтай тэмцэхээр шийдэж түүний бүх мэдээллийг хуучин барааны сайт дээр тавьж хүмүүст анхааруулга өгнө. Мөн луурчны оруулсан пост болгон дээр энэ бол луурчин битгий гүйлгээ хийгээрэй гэж сэтгэл үлдээсэн байна. Үүнд нь ууралсан луурчин түүн рүү залгаж занл хийлсэн. Тэр өдрөөс эхлэн Минжоны утас руу танихгүй дугаараас үе олон занл хийлсэн дуудлага спам зурус ирж луурчин өөрийнхөө холбоо барих дугаарыг Минжоны дугаар бол өөрчилчихсэн байдаг. Маргааш нь тэр утас дугаараа шинээр сольсон ч гэрт нь ирэхэд бөөн хоол хүргэлтийнхэн цугларчихсан бүгд бэлэн мөнгөөр түлэх захиалга байв. Тэр захиалаагүй гэж тайлбарласан ч хүргэлтийн ажилчид сонсохгүй эцэст нь тэр бүх хоолны мөнгийг өөрөө төлж хохирно. Арай гэж амьсгаа авахтайгаа болтол хаалгыг нь хөвшин эмэгтэй нүдэж Минжоныг луурчин химээ хашгирч мөнгө нэхэж хуршуудад нь дуулахаар коридорт чирч гарна. Азар цагдаа нар ирж зогсоосон ч Минжоны хувийн мэдээлэл цахим орчинд жинхэнэ луурчин химээ цацагчсан байдаг. Өдөр бүр доромжлол ирж үүнээс болж нөхрийнх нь ажилд ч асуудал үүснэ. Нөхөр нь түүний тайлбарыг сонсохгүй зөвхөн гэртээ байхыг шаардна. Нэг өдөр тэр эмнэлэгт ганцаараа үзүүлчихэд гарч иртэл өнөөх луурчин дахин залгана. Утас дугаараа сольсон ч түүний бүх хөдөлгөөнийг мэдэж байлаа. Бүр эмнэлэг рүү орж байгаа зургийг нь араас нь явуулна. Минжон өөрийгөө луурчны өмнө хянуулж байгаагаа мэдэрч цагдаа руу гүн. Гэвч цагдаагийн газарт очиход саяхны олон луурын хэргийн данс Минжоны нэр дээр нээгдсэн тул цагдаа нар түүнийг хэрэгтнээр татаж яаж жуулж тайлбарсан сонсхийг хүссэнгүй. Занл хийдлээс зогтохын тулд тэдний гэр бүл шинэ байр руу нүүх боловч нүгээд ганц ч хоноогүй байхад луурчин дахиад залгана. Минжон би дуудлага бичиж байна. Цагдаад өгнөө гэхэд луурчин цагдаа нар чамайг хамгаалж чадах уу? Тэд намайг барьж чадахгүй. Харин би чамайг хизээш барьж чадна хэмээн дааж гинэ. Утас тасраагүй байхад хаалгыг нь дахиад хоол хүргэлтийнхэн нүдэж эхэлнэ. Аргаа барсан Минжон намайг өршөөч хөө гэж гуйхад луурчин 30 сая вон шилжүүлбэл зүгээр орхиё гэв. Гэвч ажилгүй жирэмсэн эмэгтэйд хаанаасаа тийм их мөнгө байхав те. Хаалгыг нь олон хүргэгчд зэрэг нүдэх тэр аимшиг дарамтыг тэгсэлгүй Минжон газар дээрээ ухаан алдаж унах бөгөөд харамсалтай нь хөөхтөн зулбаж орхино. Гүйн луурчны мэдээллийг шүүж дуу хоолойг нь кодолж авна. Бас Минжоны эмнэлэгт авахулсан зургийн өнцгөр эсрэг талын барилгыг олж тэнд нэгэн хувийн мөрдөх товчоо байгааг илрүүлнэ. Дүүжи тэр товчооны дараагаас энэ зургийг хэн захиалж даруулсан бэ гэж асуухад дарга нь хэлхээс татгалзаж хэдэн танхай залуусаа дуудаж дүүжийг зодуулах гэж оролдоно. Гэвч үр дүнд нь өнөөх танхаачууд дүүжид махаа тасдуулж дарга найсандаа чүэ ахын мэдээллийг өгнө. Ингээд тэр хохирогчдын хувийн мэдээллийг дур мэдэн ашиглаж байжээ.
Дөөжи энэ хэргийг зүгээр нэг сонирхогчийн лувр биш, зохион байгуулалттай мэргэжлийн бүлэглэл байна гэж дүгнэнэ. Тэдний нэг нь жижиг сажиг уйггүй залтай луурчин бол нөгөөх нь бусдыг тарчил таашаал авдаг хэрцгий нэг юм байдаг. Гүйн хорыг хороор хариулах тактик бодож олно. Тэднийг хайж авахын оронд өөрсдөө ирэх өгөөшийг нь бэлдэнэ. Гүйн өнөөх алдаршиж буй элемент хамтлагийн анхны концертын тасалбар зарах хуурамч сайт нэ. Солонгон таксины багийнхан бүгд галзуу фэнүүд болж хувиран тасалбар олдохгүй байна гэж сэтгэл үлдээж хуурамч ирэлт үүсгэнэ. Луурчин үүнийг хараад тасалбарыг авч цааш нь дамлаж зарах шунлаар Гүйний захим хуудасны өргөнд орно. Тэрээр сайт руу нэвтгэхдээ дотор нь суулгасан GPS байршил тогтоогчид баригдчих нь тэр. Луурчин яаралтай тасалбар авч бэлэн мөнгөөр төлөх гэж буй дүүжитэй холбогдно. Түүнийг шалгахын тулд Луурчин алслагдсан газар дуудах бөгөөд дүүжийг очиход хамтрагчдаараа осолд орчихлоо хүлээж бай гэж залгуулна. Дүүжи сэжиг авч ойртоход тэд өрдөө л хідэн өсвөр насны хүүхдүүд байх нь тэр. Дүүжи Луурчин бацааныг таксиндаа суулган шууд харанхуй аимшигтай агуулга руу авч чадна. Тэнд дүүжи түүнийг санал хийлж Чуэ Пак 2 сүх барьсан цусаар будсан галзуу алуурчдын дүр жүжиг тоглох бөгөөд өнөөх бацааныг өмдөнд нь шийлэг шахаж хамаг хэргийг нь хүлээлгэнэ. Хүү айн сандарч би зүгээр л цагийн ажилтан даргаа хизээж харж байгаагүй бүх тушаал зөвхөн уцаар л ирдэг гэж хэлнэ. Энэ бүлэглэл хууль бус үйлдэлийг өндөр ашигтай бизнес болгож хүүхдүүдийг цагийн ажилтны нэрээр хүүхэлтэй болгон ашиглаж байж. Тэр хүүгээр даргаыг нь илчлүүлэхийн тулд Чуэ ах бацаанаар би ажилласаа гарлаа гэж хэлүүлнэ. Хүн дутмаг байсан тул Гүйн гинэн цайлган яахаас ч буцахгүй ажил хайгч огсны дүрээр тэр бүлэглэл рүү нэвтрэхээр болно. Ажилд орохын тулд тэр баруун хацар дээрээ V хэлбэртэй хурууга гарган зураг авахуулан хатуу шалгалтыг давж уцаар ярилцлаганд орно. Гүйн би өмнө нь телемаркетинг хийж байсан. Байрны мөнгөө л олчихгүй шууд гарна гэж хуурч менежер итгэлийг олж авна. Гүйн ажил дээрээ очиход тэр газар нь зүгээр л нэг номын сан шиг өрөө байх бөгөөд дотор нь хідэн арван оюутнууд Луурийн ажил хийж сун. Түүнд зөөврийн компьютер утас гарын авлага өгч текст бичиж болохгүй зөвхөн дэлгэцийн зураг авч хэлхий. Үйлчлүүлэгчтэйгээ дотн харьц хэмээн заана. Менежер түүнийг хяналтын камераар харж баясна. Эвч тэр хамгийн буруу хүний ажилд авснаа мэдсэнгүй. Гүйн ажилдаа оронгуудаа шууд ихний гүйлгээгээ хаана. Тэр дүүжитэй жүжиг тоглож, дүүжи тасалбар авах хүн болж, Гүйн миний дүү тасалбар хөргөж өгөх гэж яваад осод орж өнгөрчлөө гэж уйлна. Дүүжи шууд 7 сая вон шилжүүлэх боловч мөнгө нь компани данс руу биш, Гүйний хувийн данс руу орно. Менежер их мөнгө орлоо гэж баярлаж байтал өөр данс руу орсныг мэдээд уурлан залгаж мөнгийг буцааж компани данс руу хий гэж зандарна. Найрсаг зан тэр дороо занлагийг болж өөрчлөгдөхөд Гүйн таймнаар би ажилласаа гарлаа гээд уцаад таслана. Гүйнийг явсны дараа өрөөнд байсан бүх компьютеруудад вирус тесэрч гацна. Учир нь Гүйн тэдний системд хортой програм суулгачихсан байдаг. Тэгээд менежер рүү 30 мянган вон шилжүүлээд энэ бол өнөөдрийн сургалтын төлбөр. Миний хоолоо ихтгэл төрүүлэн учраас би энэ мөнгийг олж чадлаа. Энэ бол миний хөдөлмөр хэмээн даажигнана. Луурдулсан менежер галзуурч Гүйний хаягаар үе олон хоол хүргэл захиалж өшөөгөө авахыг оролдоно. Гэвч солонгон таксиныхан хэдийнэ бэлтчихсэн байлаа. Хөрөгчөд таксины бааз дээр цугларч дүүжи бүх хоолтын мөнгийг төлөөд компанийнхаа жолооч нартай хувааж идэнэ. Гүйн уцаар би ютубер байна. Дахиад хоол захиалаарай гэж менежерийг уламбар галзууруулна. Менежер түүний зургийг захим орчинд тавьж Луурчин гэж гутаахыг оролдогч Гүйн би энэ ажлыг хийх гэж байгаа юм. Чи намайг улам алдартай болгож байна. Шинэ дугаарыг маань оруулахаа мартваа гэж басамжлан инээн. Бүрэн ялагдсан менежер захилгаан бороохоо барин хувийн мөрдөгч хүслэн Гүйний хаягийг олохоор галзуурангүй. Яг энэ үед Чуэ ах мөрдөх төвчөөний ажилтан болж үжиглэн түүнд хаягийг нь олж өгнө. Менежер Гүйнтэй уулзмагцаа захилгаан буутаа дайрагч Гүйн түүнийг дорн нам зохиж шийдвэрлэх хөшгөлөлт хийнэ. Менежер сандран зогцсон ч дүүжи түүнийг хэдийнэ дагаж байлаа. Түүнийг нуувч руу дагаж оронгуудаа шууд нүүрлөө нь хүчтэй зохиж унаад дүүжи түүний гэр дөрөн Луурийн замаар авсан илгээмжүүд тэр дундаа өнөөх даасан охины аавдаа авсан бэлий байгааг олж харна. Дүүжи Пак Чуэ хоёрыг дуудаж бүх илгээмжийг эцэст нь буцааж өгөхөөр ачуулна. Эцэст нь өнөөх Луурчин бацаан уучлалт гуйхын оронд дүүжийг хүртэл энэ бизнестэй уруу татах гэж оролдож байгаагаар энэ удаагийн анги төгснө. Гэтэл яг тэр мөчүүд Луурчин бацааны гар дээр нэгэн шуудангийн илгээмж ирж байгаагаар дараагийн анги эхэлдэг. Тэрээр үүнийг манаа даргын өгч байгаа баталгаа засвар урамшуул хэмээн баярлан гайхуулах боловч тагнуулч түүний төрөлхийн зүн совинтой дүүжи шууд аюулыг мэдэрнэ. Хайрцаг дотроос цагны хэмнэлтэд тик так
гэх чимээ сонсогдоход тэрээр хайрцаг битгий нэ гэж амь тэмцэн хашгирсан ч хэдийнэ оройтсон байдаг. Хайрцаг тэр дороо нэгжинтэл дэлбэрч орхино. Даргынх нь амласан өнөөх баталгаа нь ердөөл хэрэгээ нууж амьд гэрчийг устгах цус төлөвлөгөө байдаг. Дүүжи дэлбэрэлтээс бултаж гадагш гүөхтэй нэгэн далайн гаралтай бүтээгдэхүүний ачааны машин яаран холдож байгааг олж харна. Солонгон таксины багийнхан өнөөх бацааныг ердөөл золиосны хүү байсныг харин хөшөөний ардах жинхэнэ акул хин бэ гэдг нь нууц хэвээр үлдсэнийг ухаарна. Өнөөх ачааны машин гатлаг онгоцоор нэгэн анслагдсан арал руу явж одох бөгөөд арлын цаг данарч түүнтэй хэдийнэ гар барьчихсан агт дүүс шиг байхын с ижигтэй. Хүү амтангүү эзэнгүй ирэг дээр машин зогсож жолооч залуу шууданд боосон цогцос гаргаж ирээд дотор нь хідэн цаас мөнгө хийж сал дээр тавиад далаа руу түлхэж орхино. Энэ аимшигт нүглээ тэрээр зүгээр л өдөр тутам хийдэг ажил шиг ямар сэтгэл хөдлөлгүй хүүтэн зэвдэг харцаар ширтэн зогсно. Энэ хооронд гүйн дүүжигийн харсан машины дугаараар мөрдөж тэрхүү ачааны машин нь нэгэн жижиг арал дээрх салаатны дэлгүүрийн машин болохыг тогтооно. Үүнээс гадна өнөөх өгсөн лувирчны гэрээс олцсон суглааны тасалбар сүмийн дэнлүү зэрэг нь яг тэр арал дээр байдаг байж таарна. Энэ арал зүгээр нэг газар биш гэдгийг мэдсэн дүүжи сончоол дарахтай хамт загслах гэж буй жуулчин болж зүсээ хувирган хэргийн мөрөөр арал руу хөдлөнө. Арлын буудалд өрөө дүрслэхээр ороход буудлын эзэн авгаа тэднийг харангуйтаа л загсчид байна гэж танина. Гэвч түүний хүүтэн хүндий бүдүүлэг харилцаа дүүжи сончоол дарах хоёрын дургу хүргэж орхино. Бүртгэлээ дуусгаад тэр хоёр самхүүн сүм рүү очино. Сүм үнэхээр том мөртлөө ганц ч хүн байхгүй яг л хий үзэгдэлтэй газар шиг эзүүрсэн байв. Дүүжи сүмийн гол танхимд олон инээ дэнлүү ассан байхыг анзаарна. Тэдгээр нь уг нь сүсэгтэн олны залбирлын дэнлүү мэт боловч дээр нь хүсэл мөрөөдөл биш харин он сар болон мөнгөн нүр биччихсэн байх нь тэр. Яг л дэнлүүгээр санхүүгийн тооцооны тэтвэр хийчихсэн мэт. Тэдний гайхан зогсож байтал арлын цагдаа ирж хоёр танихгүй хүн бусдын хувийн эзэмшигдэл газарт зөвшөөрлгүй нэвтэрсэн гэх гомдол ирлээ хэмээн тэднийг сүмээс хөөж гаргана. Цагдаач бай, сүмч бай энэ арал дээрх бүх зүйл толгооноос хөл хүртэл с ижигтэй байлаа. Яг энэ үед сүмийн билээр өнөөх танил ачааны машин давхин өнгөрнө. Хамгийн сонин нь сүмийн ламнар уулан загас иддэггүй баймаар. Дүүжи энэ газар бурхан шүтдэг ариун сүм биш харин ч бузар гэмт хэргийн үүр урхаа гэдэгт улам бүр итгэлтэй болно. Тэднийг машиндаа эргэж ирэхэд дотор нь нэгэн танихгүй залуу сууж байх бөгөөд өөрийгөө гэрэл зурагчин гэж танилцуулаад замдаа төхүүлээд өгөхийг гуйна. Энэ залуу энэ арлын хүмүүс ерөөсөө хүн шиг санагддаггүй. Би энтхийн нар жаргах агшныг авах дуртай. Учир нь энд нар дэндүү ширүүн удаан жаргадаг гэж ярих нь хамаг биений шар ус босгом аимшигтэй. Машинаас буухта тэрээр загас сайн бариарэ гэж өрөөх бөгөөд дүүжи тэр нэг л эвгүй мэдрэмж төрүүлнэ. Арлын хүн бүр тэднийг загшлах гэж ирснийг мэдэж байх шиг. Оройн дүүжийг сончоол дарах хоёр буудалтай иртэл өрөөрөө нь өксөх шатан дээр цуснаас тусалсан мөр байхыг харна. Цусыг даган өрөөндөө ортол тэнд нэгэн баавга шиг том биетэй загсцсан сууж байх нь тэр. Тэрээр зэрлэг харцаар ширтэж цустай загсыг санзалдсан. Тэрээр тэднээс загас барих гэж явчгаад яагаад ганц ч олцсгүй ирж байгаа юм бэ гэж байцаах мэт асууна. Сончоол дарах сандран буудлын авгаад манай өрөөнд танихгүй хүн орчихсон байна гэж хэлсэн ч аавга хүмүүс загас авах гэж өрөөгөр орох нь химийн үзэгдэл гэж хүйтэн царайлна. Энэ үед буудлын гадна хүмүүс цувран зогсож утас болон дансны тэтвэр шиг зүйлсээ тушааж байлаа. Өрөөндөө бацах зам дүүжид хин нэгэн өөрийг нь алхан тутамд нь мөрдөж тандаж байгаа мэт санагдана. Маргааш нь гүйн дэлбэрэлтэд өгсөн менежерийн мэдээллийг олж авна. Тэр залуу Камбожид жил хагас амьдарсан бөгөөд их орондоо ирээд Камбожийн утасны луйрын хэргийн толгойлогч Литэй шоронд уулзаж байжээ. Энэ бацаан залууч гэсэн цаанаа нэгэн том багштай байсны хүчинд ийм том гэмт хэргийн сүлжээг удирдах байсан нь тодорхой болно. Сонжоол дараах цонхоор өнөөх зурагчин залуу болон цагдаа нар арлаас явж байгааг олж харна. Сүм эзгүүрсэн энэ үеийг ашиглан дүүжи дахин сүм рүү нэвтрэнэ. Энэ удаа тэрээр орохыг хориглоно гэсэн өрөөрөө орж тэндээс үе олон банкны карт иргэний үнэлэхний зургуудыг олно. Бүр бурхны хөшөөний урд арлыг тэр чигт нь хянаж байгаа нууц камеруудын дэлгэцийг олж харна. Энэ арал дээр хүн бүрийг эндээс хянаж байдаг байх нь. Дээрээс нь дүүжи ширээн дээрээс шүүхийн сургалтын хүрээлэн гэсэн бичгтээ үнэтэй үзэг олж харна. Энэ удаагийн өрсөлдөгч нь зүгээр нэг энгийн лувирчин биш, хуулийн салбарын акул байх нь. Яг тэр үед сүүл чүү ах
даасан мохонд өнөөх дулаан бэлийг нь авчирч өгнө. Охин баярлан бэлийг өмсөж аавдаа өгнө гэж догдлохыг хараад чүү ах сэтэл өдлөө барьж чадалгүй нулимс сунгаана. Ийхүү энэ хэргийн цаад том акул нь дараагийн бүүж том хэрэгтэй холбогдож байгаа байх. Тэгэхээр бүгдээрээ дараагийн бичлэгээрээ энэ нууцлаг харлын тухай бүх харанхуй нууцуудыг Солонгон Нагсны багийнхантай хамт илчилцгээе. Энэхүү кино төвчлөл таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.